За засгаа хордон байгуулчлаа баяр хүргье. Тэгээд бас чуулганыг нэлээд харлаа. За нөгөө уламжлалт асуулт, захиа асуудал яваад байна. Тэгээд амар сайхны хувьд бол бас улс төрд нэлээд бэлтгэгдсэн хотын дарга байсан гэдэг чинь бол энэ улсынхаа талыг л захирч яах гэсэн үг шүү дээ. Зовлон жаргалыг бол нэлээд сайн мэдж байгаа хүн зүгээр дэмжигдэж орж ирсэнд баяр хүргэж байна. Одоо шадар сайд гэдэг бол энэ улс орны бүхэл одоо нөхцөл байдлыг цэвэрлэгээ хийдэг ийм л хүн шүү дээ. Тэрийг бол өөрөө мэдж байгаа бох тийм ээ. За өнөөдөр яг ингээд уулзаад энэ чинь бас үндсэн хуулинд байдаг ерөнхийлөгчтэй уулзч танилцуулна гэдэг. Энийний дагуу уулзж байгаа юм. За одоо бодвол та нар тангараа өргөх бах зүгээр харамсалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар энэ засгийн газрын насыг урдсах гэж одоо хийсэн ухаантай юм шүү дээ уг нь. Тэгээ харамсалтай нь ингээд 6 сар болоод огцорчлоо. За энэ ч яг ингээд дараагийн юм энэ алдаануудыг нь одоо ерөнхий сайд өөрөө их анхаарч ажиллана гэжтэй оюун эрдэнэ тийм ээ. За тэгээ шадар сайдын доор бол асар их асуудал байна. За өнөөдөр бол нөгөө цар тахалтай холбоотой асуудлууд байгаа учраас энэ дээр бол би өөрөө ч юм бол ажирахгүй болов гэж бодож байна. Тэгээ ийм нөхцөл байдал дээр битгий улс төрж өрөөл гэж хэлмээр байгаа юм. Одоо ингээл тэгэл одоо ийм нөхцөл байдлыг бид нар зөвөр дүгнээд за ерөнхийлөгчтэйгээ ойрхон ажиллаарай. Энэ ерөнхийлөгчтэй чинь ийм санаанууд хотын дарга багч бас зөндөл ярьжсэн шүү дээ тийм ээ. За тэгээд ард иргэдийнхаа итгэл энэ 3 сая монголчуудынхаа амьдрал ахуйд дэм болох энэ ажлууд хамтарч ажиллая гэж хэлье. Одоо бол улс төр байхгүй шүү. Бид нар улс төр хийж байгаа л энэ улс ундаг. Улс төрөө дийлэхгүй байж байгаа л ундаг. Энэ улс чинь одоо ийм баян орон, ийм ядуу байна гэдэг бол харамсмаар асуудал шүү. Чамд бол итгэж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье.